Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал 12 хоног үргэлжилнэ. Энэ үеэр цөлжилт газрын дороотлын асуудалд анхаарлаа хандуулж, түншлэлээ бэхжүүлж, хоёр болон олон талд яриа хэлцээр хийгддэг. Тус хурлаар 197 орны засгийн газрууд цөлжилт газрын дороотол ганта тэмцэх хүрээнд баримталж буй бодлогоо танилцуулж, хамтын хүчээр юуг шийдвэрлэх вэ гэдгээ хэлэлцэж, шинжлэх ухааны байгууллагууд, хөрөнгө оруулагч болон санхүүжилт хүсэж байгаа талуудын уулзалтууд хийгдэж, хүлээн авахч орон өөрийн орныг сурталчлах зэргээр нэг өдөрт 50-аас 60 арга хэмжээ нэгэн зэрэг зохион байгуулагддаг. Цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал биш, хүнсний аюулгүй байдал, усны хомсдол, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалтай холбоотой юм. Дэлхийн тогтвортой хөгжлийн гол эрсдэл гэж үзэж, улс орнууд гол анхаарлаа хандуулсаар байна. Талуудын баг хурал нь хилэлцэл үйл ажиллагаанд чиглэгддэг. Бусад улс орнуудын туршлагаас суралцах, санхүүжилт түншлэлд төвлөрөхөөс гадна иргэний нийгэмд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарцыг хайсаар байна. За энэ хурлыг Монгол улсад хийснээр ямар ач холбогдолтой юм бэ? Тэгэхээр Монгол улс далаад гарцгүй орн. Монгол улс далаад гарцгүй орн гэдэг утгаараа бид нар усны нөөцөө бодох хэрэгтэй. Байгаа газраа яаж үржил шинтэй байдлыг илүү удаан хугацаанд хадгалах вэ? Энэ удаан хугацаанд хадгалсныхаа шимээр нийгэмдээ эдийн засагта хүн ардын амжиргаанд за дээрээс нь бидний одоо Монгол үндэсний бахархал гэж хэлж болохоор нүүдлийн соёл иргэншлээ яаж авч үзэх гэдэг асуудлууд бол Монгол улсад чухал байгаа. Тэгэхээр бид нар далаад гарцгүй орны хувьд цөлжилт газрын дороотлон тодорхой хэмжээгээр бас эрчимжиж байгаа орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаар л манай Монгол улсад бас одоо бусад улс орнуудыг бодох юм бол маш хурцтайгаар илэрж байгаа гэдэг утгаараа манайх бол энэ конвенцийн хурлыг зохион байгуулснаар 197 оронд далаад гарцгүй нэг Төв Азийн чэйжинд байдаг нэг орон ийм зовлонтой тулгарч байна. Тэгэхээр бидний гаргаж байгаа шийдэл Монгол болон Монгол шиг энэ бусад орнуудад ямар чухал болохыг харуулсан нэг улс төрийн гадаад улс төрийн айгуу том ач холбогдолтой болно гэж бодож байгаа.